Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газар татврын хуулийн шинжилэл цахим сургалт. За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Төмөрбаатар гэдэг Баян Зүрх дүүргийн дотрын улсын байцаагч. За өнөөдөр та бүхэндээ дотрын хуулийн шинжилгээний талаар танилцуулах болно. Энэхүү дотрын хуулийн шинжилгээний хууль маань дотрын багц хуулийн шинжилгээ өрөөнд 2019 оны 3 сарын 22-ны өдрийн улсын хурлын чуулганаар батлагдсан дотрын хуулийн шинжилгээний талаар та бүхэнд өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За өнөөдрийн хичээлийн агуулга маань дотрын тогтолцооны талаар ерөнхий мэдээлэл өгнө. За дотрын шинжилгээний талаар шинжлэхсэн дотрын хууль тогтоомжууд, дотрын шинжилгээний үндсэн зорилтууд, за дотрын шинжилгээ хийхэд баримтлсан үндсэн зарчим, дотрын хуулийн онцлог өөрчлөлтүүд, дотрын үйл ажиллагааны шинжилгээний талаар ийм агуулгатай хичээлүүдээр. За Монгол Улсын дотрын тогтолцоо. Дотрын хөгжлийн эхний үеишд 1990 онд албан дотрын тухай хууль, 1992 онд дотрын 5 багц хууль батлагдсан. Шинэ үеийн дотрын тогтолцооны суурь тавьсан гэж үздэг. За 1992 онд болохоор дотрын ерөнхий хууль, ачаал нэгжиг байгууллагын орлогын албан дотрын тухай хууль, хүн амын орлогын албан дотрын тухай хууль, худалдааны албан дотрын тухай хууль, арт тээвэр болон өөрийн явж хэрэгслийн албан дотрын тухай хууль гэсэн 5 хууль батлагдсан байна. За 1997 онд болохоор олон улсад түгээмэл ашиглагддаг шууд бус дотрын хууль батлагдсан байна. За үүнд болохоор нэгдсэн үртгийн албан дотор онцгой албан дотрын мэдчилгээ хууль батлагдсан байна. За дотрын шинжилгээний үе шатны 1-р үе шатны шинжилгээ нь 2007 онд хийгдсэн гэж ярьж байгаа. За дотрын 4.10 зарчмыг нэвтрүүлсэн. За дотрын ачааллыг бууруулсан. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинжилгээ хийсэн. Дотрын 4.10 зарчим гэдэг маань дотрын нөгөө хувь хэмжээний талаар ярьж байгаа. За дотрын ачааллыг бууруулсан юм гэдэг нь одоо та бүхэн захимаар тайлангаа илгээж байгаа. Энэхүү захим систем шилжихийн ерөн суурин тавигдсан гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн гэдэг нь олон улсын одоо гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улсад нэмэгдүүлсэн. За дотрын 2-р үе шатны шинжилгээ 2020 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа. За үндсэн зорилт нь болохоор эдийн засаг бизнесийг дэмжих, хуулиар номдуулсан дотрыг бүрэн хураах, шударга дотор төлөвчийг дэмжих, за олон улсын дотрын шин зарчмуудыг нэвтрүүлэх гэсэн юм зорилттой хүрээнд хэрэгжиж эхэлж байна. За дотрын шинжилгээний хүрээнд улсын хурлын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн чуулганаар дотрын багц хуулийн шинжилсэн найрлагын төслийг баталсан. Үүнд болохоор дотрын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын тухай хууль, хувь хүний орлогын албан дотрын тухай хууль гэсэн 3 багц хууль баталсантай холбоотойгоор нийт 32 төрлийн хуулийг хэрэгжүүлж, хуулиуд батлагдсантай холбоотойгоор 49 эрх зүйн баримт бичиг, 4 журам аргачлалыг хэрэгжүүлж эхэллээ. Дотрын шинжилгээний үндсэн зорилт нь болохоор эдийн засгийг дэмжих, үүнд болохоор бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, экспорт, хөрөнгөний зах зээлийг дэмжих, зээлийн өв бууруулах, хувийн хвшлийн бүртгэл, тайлбарлалын чанар, цахилгаан бүтээг сайжруулах, томрох хөгжих орон зайг бий болгохоо гэж. За мөн дотрыг бүрэн хураах гэдэг маань хуулиар ногдуулсан болон зайлсхийж буй дотрыг бүрэн хураах, дотрын албанаас бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлэх. За дотор төлөвчийг дэмжих, дотор төлөвчийн бүртгэл хөтлөх, тайлагнах, дотор төлөвтэй холбоотой зардлуудыг бууруулах, захин үйлчилгээг, захин ил тод энгийн болгохоо гэсэн зорилтуудыг үндсэн зорилтуудыг ярьж байна. За дотрын хянах чиглэлтэй тухай та бүхэнд тайлбарлахад эрсдэлгүй дотор төлөвчийг авч чадахгүй. За үүнд эрсдэл гэдэг маань юун дээрээс үндэслэж гардаг вэ гэхээр за нэг тайлангаа одоо дараа засварладаг. За тайлангаа хуулийн хугацаанаас хоцроодог. За мөн дотроо цаг тухай бүртэн төлөвлөгөө тийм тэр бүх үзүүлэлтүүд маань эрсдэл тооцох үндэслэл болдог. Тийм учраас эрсдэлгүй дотор төлөвчийг дотрын албанаас шинэ хуулиар авч чадахгүй гэсэн хуулийн заалт оруулсан байна. Үүнтэй холбоотой хэрвээ та ямар нэгэн эрсдэл гаргахгүй л ингээд дотроо цаг тухай бүртэн төлөөд тайлангаа цаг тухай бүртэн илгээгээд явах юм бол таныг дотрын албанаас авч чадахгүй. Тэгэхээр одоо дотор төлөгч хоёрын хооронд ямар нэгэн тийм баримт харилцаа авахгүй та зөвхөн тайлангаа илгээгээл дотроо төлөө явж явах бол болох нэ гэж ойлгож байна. За харин дотор төлөгч та эрсдэл байнга гаргаад тайлангаа байнга засварлаад ингээд тайлангаа хугацаанд илгээхгүй, за мөн дотроо цаг хугацаанд төлөхгүй байх юм бол таныг дотрын албанаас улирал болгон шалгаадах юм боломжтой болсон байна. За бичил жижиг дотор төлөвч захин хяналт шалгалтыг нэвтрүүлнэ. За тэгэхээр
Энэ хяншаалал гэдэг маань бас мөн одоо дотрын албан дээр дуудаж очиод шалгаад байхгүй бас захимаар шалгачих юм боломжтой болсон байна. За үндэстэн дарсан компани удирдах байгууллага Монгол улсад байдаггүй гэдгийг хандсан дотрын хяналт шалгалт хийнэ. Энэ нь болохоор одоо энэ олон улсын ийм BEPS-ийн стандартыг хэрэгжүүлнэ гэсэн. За дотрын онцлог өөрчлөлтүүдийн хүрээнд дотрын ачааллыг бууруулж тайлан хялбар болгосон. Үүнд жилийн борлуулалтын орлогод 50 сая төгрөг хүртэлх нөөц суудхан төлөгч биш хувь хүн хуулийн этгээд жилд нэг удаа хялбаршуулсан гормоор тайлан гаргаж борлуулалтын орлогын дүнгээс 1% албан татвар төлөхөө гэж. За хялбаршуулсан горим гэдэг хүсэлтийг тухайн татвар төлөгч та e-tax цэг MT цэг юм тайлан хэлхийг сайт руу ороод хүсэлт гаргах гэсэн. Хүсэлт гаргах дотор чинь хялбаршуулсан гормын тайлангийн хүсэлт гэдэг. Тухайн хүсэлтийг сануулж дотрын албанд нийлгээд дотрын албан бүлээн зөвшөөрснөөр та энэхүү одоо жилд нэг удаа хялбаршуулсан гормын тайлан гаргаж 1% албан төлөх юм боломжтой болж байна гэсэн. За жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргаж татвар ногдуулах орлогын 1% татвар төлнө. Татвар ногдуулах орлого гэдэг маань орлогоосоо зардлаа асаад цэвэр ашигынхаа 1% татвар төлөхөө гэж. За үүнд болохоор зардалт болохоор та бүхэн одоо худалдаа авалт хийхдээ за худалдааны төв энэ хаанаас ч юм уу худалдаа авалт хийхдээ заавал бизнес эрхлэгчээр e-баримтаар нотлогдох зардлыг зардал тооцно гэдэг шинэ хуулийн дээр бол бүр хуулийн зүйл залтанд оруулаад өгсөн учраас худалдаа авалт хийх бүртээ та e-баримт авснаар таны зардал тооцогдох нэ гэж ойлгож байна. Жилийн 300 саяас 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүд жилд 2 удаа тайлан гаргаад татвар ногдуулах орлогын 10% төлж төлсөн татврынхаа 90% зааж авах ийм төлөв зохицуулах гэсэн юм. За татвар төлөгчдийн дунд нэлээдгүй хөнгөлөлтийн асуудал үүсэдэг. Тэрийн нэг нь бол татрын тайлангаа цаг хугацаанд нэлээд хугацаачтай байна. За үүнтэй холбоотой асуудлууд их үүсдэг. За тэрвээ та татрын тайлангаа хоцроосон бол харьяа дүүргийн нутгийн хэлцэрэг тайлангийн хугацаа сонгох хүсэлт явуулаад хүсэлтээ чинь тухайн татрын байцаагч зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор тайлангаа илгээх боломжтой болж байна. Татвар төлөгч татрын албанаас оюутны сургалтын төлбөрийнхөө 10% зааж авах боломжтой. За тухайн татвар төлөгчийн хүүхэд нь одоо гадаад дотоод ихтэй сургууль өдрийн ангийн анхны бакалавраар сурч байгаа бол тухайн сургуулийн төлбөр төлсөн дүнгийнхаа 10% зааж авах боломжтой байдаг. Гол шалгуур нь болохоор татварт гол нь та татвар төлөгч байх хэрэгтэй. Гэхдээ зарим иргэд маань өөрсдөө би өөрөө нийгмийн даатгал төлдөг би одоо татрын буцаа олголтод хамрагдъя гэж үздэг. Тийм учраас та татвар төлөгч мөн бол татрын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. За гол нь одоо танай хүүхэд чинь одоо өдрийн ангийн анхны бакалавр байх хэрэгтэй. Хэрвээ таны хүүхэд гадаад ихтэй сургууль сурдаг бол өдрийн ангийн бакалавраар сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой. За мөн танай хүүхэд чинь одоо гадаад сурдаг оюутны байр болон за бусад зардлууд нь авах зөвхөн сургалтын төлбөр төлсөн төлбөрийнхаа буцаа олголтыг 10% авах боломжтой шүү. За дотроо удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлнэ. Энэ нь болохоор төрийн мэдээллийн солилцооны хур системд холбогдож ажиллана. Ингэснээр татвар төлөгчийн бүх мэдээллийг улсын бүртгэлээс одоо шууд авдаг юм боломжтой болсон байгаа. За хувийн бүртгэл дээр 11 оронтой энэ дахин давтагдчихгүй татвар төлөгчийн ID код бол улсын бүртгэлээс олгоно. За иргэний цэнхэр дэвтэр маань захимдсан байгаа. За хуучин бол нэг татвар төлөгч иргэн маань тухайн татрын албанаас цэнхэр дэвтрээ аваад харьяа дүүргийн татвартай ингээд тайлгнадаг байсан бол одоо ерөөсө бүх юм захимжаад татрын албан захимжаад бүх юм одоо захимаа. За та заавал тийм цэнхэр дэвтэр авах шаардлагагүй. Зөвхөн татрын албанд бүртгэлтэй байхад тухайн татрын албан дээрээс очиж мэдээлэл авчиж болно гэсэн. Тэгээд захимаар тайлангаа хийж болно. За шин согч ус гадаадын иргэнийг бас мөн бүртгэж байгаа. За хуулийн этгээдийн 11 оронтой дахин давтчихгүй татвар төлөгчийн кодыг бас мөн улсын бүртгэлээс олгож байгаа. За ер нь бол ингээд татрын албан захимдсанаар та бүхэн одоо татрын албанд биеэр очиод авах шаардлагагүй бүх юм одоо захимаар хэмжүүлэх боломжтой болсон байна. За татрын тайлан хүлээ авах үйл ажиллагаа бүрэн захимжуулсан. Үүнд болохоор татрын удирдлагын нэгдсэн систем нэвтэрснээр захим тайлангийн системийн өндөрлөд шийдвэрлэгдсэн. За татрын албанаас энэ аж ахуйн нэгж иргэдэг маань татвар төлөгчдийг ер нь 4 сегмент хуваасан байгаа. За үүнийг болохоор борлуулалтын орлогоос нь хамаарч ангилсан.
За том татвар төлөгч гэдэг маань татвар ногдуулах орлогын дүүрэн 6 тэрбум төгрөгнөөс дээш байх юм бол өмнө 4 удаа тайлгнадаг байсан. Одоо шинэ хуулиараа мөн 4 удаа тайлгнахаар болсон. За дунд сегментийн аж ахуйн нэгжүүд нь борлуулалтын орлого нь 1.5-аас дээш 25% төлөхгүй татвар төлөгч нар гэлж байгаа. Өмнөх хуулиараа 4 удаа тайлгнадаг байсан бол 2 удаа тайлгнахаар юм зохицуулт байсан байна. За жижиг аж ахуйн нэгжүүд нь болохоор борлуулалтын орлого нь 50 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг хэлээд хуучин хуулиар 4 удаа тайлгнадаг байсныг шинэ хуулиараа 2 удаа тайлгнахаар болсон. За бичил сегментийн иргэн хуулийн этгээд гэдэг маань 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой иргэн хуулийн этгээдийг хэлнэ. За үүн нь болохоор өмнөх хуулиар 4 удаа тайлгнадаг байсан. Шинэ хуулиараа одоо 1 удаа тайлгнахаар болсон ийм зохицуулт хийсэн байна. За бичил сегментийн аж ахуйн нэгжүүд нь зөвхөн e-баримт систем бүртгүүлсэн уг системээс борлуулалтын орлогыг тодорхойлж татварын тайлан гарах үйл ажиллагааг хялбаршуулсан. За энэ дээр болохоор одоо татвар төлөгч нар маань өөрсдөө тайлан гаргахтаа заавал нөгөө e-баримтаар нотлогдох зардлыг зардал тооцноо гэдэг татварын хуулийн дээр аж ахуйн нэгжийн хуулийн дээр тусгай өгсөн байгаа. Тийм учраас та бүхэн зардлаа тусахдаа заавал e-баримтаар худалдаа авалтаа e-баримтаар нотлогдох нэ. Үүн дээр нэг анхаарах зүйл байгаа нь зөвхөн эдгээр тайлгнах давтамжууд маань зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлангийн хувьд яригдж байгаа. За бусад тайлангийн төрлүүд маань улирал тутам тайлан харагдсан байна. За цалин үйлс, за бусад нэг улирал тутам тайлангийн тайлангууд маань хэвээрээ за нэг хэрвээ та нөөц төлөгчөө бүрдүүлсэн бол нөөтийн тайлангаа сар тутам илгээх юм байна. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. Тухайн татврын тайлан хугацаанд хамаарсан байх. Албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдсон гарсан байх. Зардал бодиттой гарсан бөгөөд нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх. Доор дурдсан бараа ажил үйлчилгээний зардал татварын ерөнхий хуулийн 28-ын 5 заасан дахин давтагдчихгүй дугаар бүхий төлбөрийн баримт импортын бараанд татвар ногдуулж гайлын байгууллага төлсөн тухай баримтаар баталгаажсан байх. Зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн эсвэл төлөхөөр тайлгнасан байх. Энэ хуулийн 13-ийн 1 заасан нөхцөлийг хангасан зардлыг дор дурдсан хязгаар нөхцөлтөөр албан татвар ногдох орлогоос хасна. Албан татвар төлбөр хураамжинд төсөв төлөхөөр тайлгнасан байх. Албан томилтын зардал нь төрийн албан агчдын албан томилтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтэрхгүй байх. Банк ус санхүүгийн байгууллагын зээл төлөвлөхөд учирч болцсохгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх. Гамшигаас хамгаалах тухай хууль заасны дагуу гамшигын улмаас учирсан охирлыг арилгах гэж гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн гэрээ болон контракт байгууллагын ажиллаж байгаа ажлагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5%-аас хэтэрхгүй байх. Даатгалын тухай хуулийн 4.1.2 заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15%-аас хэтэрхгүй байх. Даатгалын тухай хуулийн 4.1.2 заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15%-аас хэтэрхгүй байх. Урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үйл хөдлөх хэтрэнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2%, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5%-аас хэтэрхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардал тооцох. Цалин хөдөлмөрийн хөлс нэмэгдэл, түүнтэй адилдах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж суудгасан байх. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11-р зүйл заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж суудгасан байх. Хүүгийн зардлын хувьд энэ хуулийн 14-р зүйл заасны дагуу тодорхойлсон байх. Албан татвар суудгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суудах нь тайлгнасан байх. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй. Энэ хуулийн 13.1, 13.2 заасан нөхцөл хязгаарыг хангаагүй зардал. Түрээслэгчийн түрээсийн хөрөнгийн үндсэн төлбөр гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, бүү, торгуул, анз. Ажлагчид болон харилцагч байгууллага хувийн зориулсан амралт зугаалга, түүнтэй адилдах бусад зардал, харилцан хамааралтай этгээдэд борлуулсан хөрөнгийн гарц. Төлөөний газрын өөрийн толгой компани шилжүүлсэн хүүгийн төлбөр,
хөдлөг болон үйл хөдлөгийг төрөнг ашиглуулсан болон түрээслүүлсний төлбөр, техникийн удирдлагын зөвлөхийн болон бусад үйлчилгээний төлбөр. Энэ хууль заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олготой холбогдсон гарсан зардал, нийслэлтийн албан татвар, нэмэгдсэн өвтгийн албан татвар суудхан төлөгчийн төсөв төлсөн нэмэгдсэн өвтгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суудхан авсан татвар, гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал, барааны дахин үнэлгээний нэмэгдүүлсэн зөрүү, банк ус санхүүгийн байгууллага, хадгалам зээлийн оршооны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл. Энэ хуулийн 15.1.6, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10 зааснаас бусад хандив тусламжийн зардал. Коронавирус талбар COVID-19 цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлого албан татврын хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 4 сарын 1-ээс 2021 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэлх үндсэн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлсөн байгаа. Үндсэн үйл ажиллагааны орлого гэдэг маань одоо аж ахуйн нэгжийн гишлэгэн дээр байгаа яг үндсэн үйл ажиллагааны дээр жагсаалтаар батлагдсан үндсэн үйл ажиллагаа гэх юм аа. Дээрх орлогыг чөлөөлөхтэй холбоотой аж ахуйн нэгжийн орлого албан татврын тайлангийн маягтын хавсралт мэдэн дээр аж ахуйн нэгжийн орлого албан татврын хөнгөлөлт чөлөөлөлт гэсэн хэсэгт тусгаж тайлгнана. Энэхүү цар тахлын үед эх орныхоо үжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм татвар төлөгч танд баярлалаа. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрийн газар, татврын хуулийн шинжилэл, цахим сургалт